За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Намайг Дүлгөөн гэдэг. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр юуны талаар ярих гэсэн бэ гэхээр manifestation, таталцлын хүч, хууль тэгээд яаж манифест хийх үү те, яаж хүслээ биелүүлэх үү? Ер нь бидний хүсэл биелэх боломжтой юм уу, боломжгүй юм уу? Тэгээд тэрэнд нь юу саад болоод идэв гэдэг талаар гоё ярилцъя гэж бодлоо. Тэгээд яг өнөөдрийн сэдвийг болохоор надаас нэг хүн энэ талаар хийгээд өгөөч гэж бичсэн байсан баггүй юу. Тэгээд надад тэр нь их амар гоё санагдсан. Ер нь бол би яг ингээд нэг сэдвийн талаар ингээ хуваалцаад ярмаар санагдаад тэгээ гарчиг өгөхөд айгүй хэцүү байдаг. Бас ерөнхийдөө бол яг нэг сэдв дотор айгүй олон зүйл багтаагаад ярьчдээ юм шиг санагдсан. Тэгээд яг та нараас яг надаас ингээд тэрний талаар дэлгэрэнгүй яриад өгөөч гэд юунд илүү сонирхолтой байгаагаа илэрхийлэх юм бол би бас ингээд бичлэгээ хийхэд маш амар исэн. Зүгээр өөрийнхөө тэрнтэй холбоотой туршлагуудыг эргүүлж санаад тэгээд яг миний дотоод дуу хоолой гэх юм уу те, миний яг дотоодоос ингээ яриад идэг хүн надад ингээ зүгээр эргүүлээ сануулаад өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр их гоё санагдсан, сонирхолтойсэн. За manifestation гэдэг нь өөрөө миний бодлоор би юу гэж туулж мэдэрч байсан гэхээр маш гоё сэдв бөгөөд бүр хүн заавал сонирхох хэрэгтэй, хүчээ үзэх хэрэгтэй, бас хүсэл болгон биелдэг гэдгийг өөр дээрээ туршиж үзэх хэрэгтэй. Хүнд хүн ер нь бол амьд хүн яг өөрөө нөгөө нэг эволюц руугаа хөгжил рүүгээ тэмүүлчихэд гэдгсэн шүү дээ тий. Тэгээд яг тэр нь надад хоёр зам байт юм шиг санагддаг аахгүй юу. Нэг нь болохоор яг сайн дураараа яг ингэж хүслээ биелүүлж өөрийгөө олъё таны би юу хүсэж ингээд илүү нэг жоохон барууны соёлоор гэх юм уу. Нэг тийм барууны соёлд хүмүүс ингээ хай скулээ төгсчөөд 10 жилээ төгсчөө тэгээд за би яг хэн баймаар байна, хэн болмоор байна, юу хиймээр байна, өөрийгөө олъё гэд бараг 1 жил, 2 жилдээ ажиллахгүй байхыг гэр бүл нь бол одоо оошоодгүй хэвийн үзэгдэл мэд хүлээж авдаг. Тэгээ хүн ерөнхийдөө бол дотоод дуу хоолойгоо тий сонсож чин сэтгэлээсээ юу хүсэж байгаагаа таньж мэдхийн тулд gap year тий авч болдог. Тэгээд тэр нь одоо ингээд бодоод ахад надад айгүй тийм зөв юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэд энүүгээр яг юу гэж хэлэх гэсэн гэхээр бид нэр ингээ хөгжил рүүгээ явахгүй нэг газараа гацаад ахаар бидний сүнс ухамсар аль эсвэл нэг тийм сэтгэл готрал мотрал гэд ингээд ийм нэг цөмөлч ингээд хүчээр ингэж бид нарыг одоо тэ нэг юм гүгэлтээнээс нь салгадаг гэх юм уу. Нөгөө тал нь болохоор хүн өөрөө энэ сэдвт туртай болоод сонирхоол manifestation гэдэг нь юу юм бол гэл те. Тэгээд би ингэж үзмээр нь тэгэж үзмээр нь гэл ингээл өөртөө ингэж сонирхолтой нэг тийм таск үсгээд тоглоом үсгээд тэгээд тэрнийхээ араас потенциалаа одоо энерги тий хүчээ сориод явах нь маш тийм эрүүл хөгжлийн арга гэж би боддог. Тэгээ хүн болгон заавал тийм зовлонгоор ч юм уу сэтгэл гутралаар ингэж ухамсарн сэрэх албагүй зүгээр ингэж яг энэ нэг юм spiritual сэдв дотор явж агаад хүн өөрийнхөө ур чадварыг тий хүчийг улам бүр ингэж нээгээ таниад улам бүр өөртөөгөө тэр дотоод мөн чанар өөртөөгөө ингээ ойртоод ирэхээр энэ юу болоод байна вэ? Ямар сонирхолтой юм бэ? Тэгээ болдсон байна хамгийн гол нь. Тэгэхээр цаашаа дахиад тий би потенциалын шавхъя, үзье, өөрийгөө сорьж гэдэг юм уу те. Ингээд өөрийнхөө нөгөө нэг хүн юм хүсэж эхэлж байна гэдэг хүн өөрийнхөө хязгаарлалтанд тархиа оруулсан байсан програма шинжиж эхэлж байгаа байхгүй юу? Өөрөө зүгээр засаж эхэлж гин гэсэн үг. Яг үнэндээ бидний энэ хүсэл гэдэг байгаа зүйлтэй ингээл хүсэл ихтэл шулан болно гэдэг нэг итгэл үнэмшил байна. Тэр бол худлаа.
Ер нь бол бид нэр ийм шулам мулам гэдэг ойлголтуудыг засах хэрэгтэй юм шиг санагддаг. Аа, за тэр бол худлаа тий. Тэгэл баян хүмүүс, нэг тийм муу хүмүүс байдаг ч гэдэм юм уу. Эсвэл би ингээд их мөнгөтэй олчих юм бол одоо нэг нэг сонио одоо тийм кино минууд дээр нэг тийм ойлголт өгдөн штэ тий. Ингээд баян залуутай суудсан байх юм бол тэр нь одоо нэг хайр биш ч юм шиг тий. Ингээд баян залуу тай зөвхөн одоо мөнгнөөс нь олж суудаг ч юм шиг юм ойлголт ч юм уу тий. За тэгээд өөр юу заавал ингээд байгаа юмдаа сэтгэл хангалуун бай. Би их юм хүсээд яах вэ? Тэнд те Африкийн хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж байхад би энд одоо те байгаа юмдаа л сэтгэл хангалуун бай. Би эндээ л ингээд хөөхөн хүнжлийнхоо хэрээр хөлөөж ийж байж гэдэг юм уу те. Энэ бүх ихтгэл үнэмшлүүд яг үнийг хэлэхэд энэ матрицаас гарч ирсэн хүнтэй ямар үед ингээд өдөртөхөд амархан байдیں۔ Тодорхой хэмжээний те өөрийнхөө энергийг замаа гэд ингээд сайн дураараа те тушааж өгөхөд бэлэн байдیں۔ Дуулууртай байдیں гэхээр яг хүнийг чи их юм хүсч болохгүй гэж контролдох. Чиний хүсэл угаасаа биелэхгүй тэр азтай, тустай, хөөрхөн, сайхан эсвэл мөнгөтэй хүмүүс нь л тэр зүйлийг хийдیں, хүсэл нь биелдیں ч гэдэг юм уу те. Тэгээ нэг юм мөнгөтэй хүмүүс бол юм муу хүмүүс ядуу хүмүүс чи ядуу амьдарч явах юм бол харин ингээд те сайн хүн ч гэдэг юм уу. Энэ бүх ихтгэл үнэмшиллүүд бүгд худлаа. Тэгээд энэ бүх ихтгэл үнэмшлүүдэд итгэхээ болоод тэгээд энэ нэг юм сөрөг энергийн эсрэг ихтгэл үнэмшлийн эсрэг нийгмийн дийлэнх тэ одоо зүгээр урсгалаараа тэ нэг илүү юм хүсэхгүй гэдэг нэг потенциалаа шавхийч гэж бодохгүй өөртөө тийм эрхийг ч өгөхгүй ингэж яхад ер нь манифест хийхийг хүсэж байна. Би өөрөө тэ юмыг татаж чаддаг болдог. Тэгээ бодлын хүчээр бүр тэр болгоно нь болдог гэд тийм зүйлд итгэж ин гэдэг нь өөрөө маш эрүүл өөртөө итгэлтэй байдал буюу ер нь бол маш гоё хөгжлийн зам гэж би боддог. За тэгэхээр хүсэл болгон биелдэг. Тэр бол яг үнэн. Гэхдээ энэнд хүслийн сүүдрэн тал гэж байдаг. Одоо бид нар ингээд эхлээд болвол тэ нэг зүйлийг ингээ эгогоороо ч юм уу за юу ч гэдэг ингээд одоо тийшээ ингээд төвшин байгаа тий ахиц байгаа ингээ явж байгаа хүссэн зүйлээ авчлаа хөөх ингээ авчдсан байж гэх тэнгүүтээ дараа нь тэр нэг маш их хүсээд ингээд болцсон зүйл чинь сүүдрэн талаа жоохон харуулж эхэлнэ. Тэгээд тэр сүүдрэн тал зүгээр яаж байгаа юм бэ гэхээр дараачийн төвшинлөөгөө ор гэдэг л тохиодог. Тэгэхээр за тэр сүүдрэн талыг зүгээр нь тий түр ингээ бодохгүйгээр зүгээр л тэр хүсэл буюу би тэгээд тэр хоёр зүйл байна те. Миний хүсэл биелэх юм уу биелэхгүй юм уу? Тэгээд би тэр хүсэлдээ итгэж байгаа, тэрийг биелүүлэхийг хүсэж байгаа нэг эзэн бий байгаад байна те. За нэгдүгээр дүрэн болвол бодлын хүчний ер нь бидний энэ ертөнц огторгуй гэж хэлэх үү те. Энэ зүйлийн одоо нэгдүгээр дүрэн болвол бидний толгоонд бүтэмшгүй зүйл ч юм уу сэтгэлд багтж байгаа зүйл биелэх одоо боломжтой л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бидний толгоонд бүтэмшгүй зүйл хүсэл орж ирдэггүй гэсэн үг. Тэгэхээр тэр зүйлийг чамд бүтээх потенциал нь энерги нь байгаа л гэсэн үг. Байгаа. Тийм болохоор
чиний толгой тархинд тэ нэг юм хүсэл болж орж ирсэн. Тэгээд чи тэрэнд итгэсэн. Тэгээд тэр талаар бодох төдийд ингээд нэг юм гоё аага, аж аргалтай аага, мотивашнтай аага тэ. Тэгэхээр тэр угаасаа чиний зүйл юм уу? Манифест хийгдэж ирнэ. Тэрэнд л зүгээр итгэж. Хоёрт яаж вэ гэдэг одоо нөгөө нэг план зохиож ивэл, төлөвлөгөө зохиож ивэл төлөвлөгөө зохиохоо аль болох бэлснэн дээр. Ягаад гэвэл бидний тархилтай төлөвлөгөө зохиогоол цаг хугацаа тавиал өөртөөхөө мөрөөдөл ч юм уу хүслийг ингээ хойшлуулад идэг. Тэрэнд төлөвлөгөө зохиохоо болчих ямар ч байдлаар ээж болно. Хүнээ тэр хүсэж байгаа зүйл чинь хүнээр ч ирж болно. Яаж ч болно. Ер нь бол бүх үүд хаалга нь нээлттэй. Тэгээд дээд ухамсар тий таны одоо сүнслэг оршихуй, дээд ухамсар бүх сахиусан тэнгэрүүч ч онгодууч ч одоо тэр хүслийг жинхэнэ биелэл болгохын төлөө ажиллаж байгаа. Тэд нар хүслийг чинь мэдж байгаа, ойлгож байгаа, сонсож байгаа. Тэрэнд итэг. За 2 дугаар дүрм биднэрт яг ингээд энтэй хүслээ сонсоод биелүүлмээр санагдаад манифесташн хийх гээд явж байхад юу тулгардаг вэ? Ямар саад бэрхшээл одоо бидний дотор болдог вэ те, бодлын л тулаан болж байгаа шүү дээ те. Юу болдог вэ гэхээр нэг юм байнгын шүмжлэгч гараад ирдэг. Эргэлзээ, айсуу шүмжлэгч ч юм уу те. Чи яасан гэж юм хүсэж байгаа? Чи хэн болчоод юм хүсэж байгаа ч гэдэм үү. За чи тэгвэл ийм хүсэж байгаа юм бол чи тэрнийхээ төлөө одоо тий бүр илүү сайн охин байх хэрэгтэй, бүр илүү сайн залуу байх хэрэгтэй ч гэдэм үү. За тэрнийхээ төлөө эхлээд ийм юм хийж гэдэм үү тий. Ингээл за тэгэл ингээл жоохон байж идэл за би өрн энэ бүтгүү. За энэ ч бүтэхгүй юм шиг байна дөө ч гэдэм үү. Ингээл нэг юм эргэлзээнүүд нэг нь ингээд чамааг ингээд зүгээр штэ болно штэ гэд нэг өөдрөг болгоод байгаа дуу хоолой нөгөөх нь болохоор доошо уруудтаад байгаа шүмжлээд байгаа бүтэхгүй гээд байгаа ч юм уу тийм дуу хоолой. Тэгэхээр тийм үед яах хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө дандаа дээд хувилбар буюу дээд би одоо дээд бодлуудаа дээд өндөр давтамжийн бодлуудаа сонсох хэрэгтэй гэсэн үг. Чамд бүтэн гэж хэлж байгааг нь чамайг чадна гэж хэлж байгааг нь яа тий ямар ч нөхцөл болцолгүйгээр би өөртөө ямар ч нөхцөл болцол тавихгүйгээр зүгээр л би муу сайн охин байсан ч ямар хамаатай би зүгээр л тэгмээр байна. Зүгээр л энэ миний хүсэл гэл тий. Тэгэд ингээд яг өөрийнхөө дээд бодлуудыг сонгож, дээд бодлуудыг сонсож тэгээд дотроос чинь юу ч гарч ирж хэлж тэр мөрөөдөлч байна уу, хүсэлч байна уу юмнаас чинь няцаах гад байсан ч гэсэн няцлаа гэд юу өөрчлөгдөж байгаа. Няцлаа гэж сэтгэл санаа чинь дээрж байгаа юм уу? Тэр санааг за дими юм байна, худлаа юм байна, боллоо. Эсвэл өөрийгөө шүүмжиллээ гэд сэтгэл санаа чинь өргөгдөж байгаа юм уу? Тэ урам орж ийн үү, зориг орж ийн үү, сайхан болж ийн үү? Үгүй. Тэгэхээр яг л ингээд бидний нөгөө нэг замд манифест хийгээд явж явах замд нэг ёсондоо өөрийнхөө тий замаар ингээд явах гад оролдоод ингээд тэрнийг өөртөөгөө өөрийнхөө эготойж тулалдаад энэ нэг юм матриц дотор байгаа энэ энергиудтэй энергийн хүлээсүүдтэй бид нэр ингээд тулалдаж эхэлж байгаа байхгүй зөв дотроосоо тий энерги ухамсар одоо яг энэ хүсэж байгаа юмаа ингэж фокусаа алдахгүй барьж харж сурж ийна гэсэн үг. За бэлчээлчээ. За дими юм байна. Худлаа юм байна. Гэл тэгэж няцхгүй тул. Тэгэхээр өөрийгөө олон янзын байдлаар төсөөлж үзэх хэрэгтэй дээ. За хэрвээ зүгээр чамд $1 million байсан бол $1 million байсан бол одоо чиний хүсэж байгаа зүйл тэрний хажууд одоо яг юу вэ те. Тэгээд чам $1 million байгаад гэдэг хинч тэрийг чинь мэдэх шаардлагагүй. Чи хинч
батлах шаардлагагүй яг өнөөдөр те гарч яваад ямар нэгэн зүйл аваад өрөх шаардлагагүй аа тийм байсан бол яах вэ ч гэдэм юм уу те. Тэгээ энэ яг ийм дасгал маш олон янзаар төсөөлж үзэх дасгал одоо за надад хэрвээ 1 million доллар байсан бол гэдгээр нөгөөдхөөр нь за миний хүсэл бүр ингээд те ерөөсөө биелэхгүй бол тэр дэлхийн огторгуй ертөнцийн намайг сонсдгүй юм бол тэгвэл би яах юм бэ гэж ингээд маш олон хувилбараар ингээд бодоод үзэхээр бодоол зүгээр ингээд яг нэг аль нэг хувилбарт нь бити ийм сэтгэл санааны attachment буюу ийм сэтгэл санааны хит их сэтгэл хөдлөл möдлөл ерөөсөө өгөхгүйгээр зүгээр ингээд толгоондоо ингээл олон янзын хувилбаруудаар тэр ингээд хүсээд манифест хиймээр байгаа зүйлийнхаа талаар бодно. Тэгээ бодохоор маш олон ирээдүйн хувилбар байд юм биш үү гэдэг зүйл хүнд баг багаар мэдрэгдэнэ. Ирээдүг ерөнхийдөө бол зөвгөнж болтгүй нь болгочгүй нь ирээдүй байнга хувьсан өөрчлөгдөж идэг аахгүй бидний collective consciousness буюу бидний нийтийн ухамсараар байнгын ирээдүй өөрчлөгдөж идэг. Тэгээ дээрэс нь одоо өнөөдөр миний энергийн түвшинтэй нэг иймэрхүү байсан байхад маргааш одоо ийм өндөр арай их болчлоо. Тэгэх юм бол миний ирээдүй тэр хэмжээгээр өөрчлөгдөж байгаа илүү эерэг тал руугаа. Энергийн түвшин өндөр болоод ирэх тусам бид нэр бага блоктой, бага сөрөг энергитэй болоод ирэх тусам бидний ирээдүйн маш хурдан бүтээгдэж хүсэж байгаа зүйл татагдаж манифест хийгдэж ингээл нэг юм бодлоо гэсэн чинь тэнд яг нэг хүн төстэй юм ярьлаа өөр нэг хүнээр дамжуулаад нэг шинэ боломж орж ирлээ инглээ тэгээд яг нэг юм пазл нь тэ таарахгүй байсан юм гинт ингээл так гэл нийлээл явчлаа. Тэгэхээр ирээдүй бидний төлөв бидний долгионоос бидний энергийн давтамж долгион түүний одоо тийм хэр одоо өндөр давтамжтай байгаагаас шалтгаалдаг. Тэгэхээр нэг ёсондоо одоо нэг хүсэж байгаа зүйл чинь нэг иймэрхүү тий одоо бид нар ингээл YouTube биднэр дээрээс бичлэг эднэр 50 444 герцийн дуу мөө гэл ингээл байж байгаатай адилхан яг хүсэж байгаа зүйл чинь нэг тодорхой хэмжээний давтамжин дээр бай гэж бодъё. Тэнгүүд чиний давтамж тэрнээс доогуур байгаа тохиолдолд тэр яг хүсэж байгаа зүйлийг шууд өөртөө татахад нэлээд цаг хугацаа орно гэсэн үг. Тэгэхээр төлөв. Тэгэхээр татах хүчний бүр ингээд хамгийн том нууц бол төлөв буюу мэдрэмжиндээ л ээ. Одоо яг төсөөлөлдөө биш, төлөвлөгөөндөө биш мэдрэмж. Яг за нэг юм би нэг ойрын хугацаанд те нэг юм тийм газар амьдармаар байна гэд надад нэг юм хүсэл manifestation байл та те. Тэгвэл би яг тэр ингээ газараа яг ямар газар ин гэдгээ цаг уурт эхлээ цаг ууртай би тэнд ямар мэдрэмж авч байгаа юм те цонхон ямар байх юм би тэнд өглөөс ирээд тэгээ би өглөөний туртаа цайгаа найруулж ууж байхад цонхоор юу харагдж ивэл гоё юм мод харагдах юм уу шууд чирэгж явах юм уу аль эсвэл энэ big city life буюу ингээл хүмүүс гоё бужигналтаал ийш тийшээ ингээл явж явах юм уу яаж явах юм те за тэгээ би тэр ингээд тэндтэй ингээд эмгтэй хүнд одоо ер нь эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй л байх ууг нь бол гэхдээ эмгтэй хүнд ингээд сайхан ингээд нүүр амаа янзлахад ингээд толь эднэр ямар чухал гэдэг вэ лээ те тэгэхээр толь нь ямар байх юм хэр том юм ямар гэрэлтэй юм те тэгэд яг тэр дотор тэр ад жаргалын тэр хүсэж байгаа ер нь хүсэл гэдэг чинь хүсэл биелнэ гэдэг чинь л бид нарт тийм ад жаргалын гормон ялгарч ийн ад жаргалыг бид нэр хүсэж ийн дандаа юм дээд давтамжийн зүйлийг хүсэж идэг те тэгэхээр бид нэр хүслээ биелүүлэхийг хүсэж байна гэдэг чинь өөртөөгөө тэр хүсэлтэд нийцүүлэх дээд давтамж болгож байна гэсэн үг байхгүй юу тэгэхээр яг ингээд төсөөлж яг мэдэрч үжиж гин гэсэн үг. Яг тий яаж мэдрэгдэж гин орондоо ороход би ямар орд ирний даавнд дуртай юм те тэрний
одоо торго юм уу, альсвал цэвэр даавуу юм уу гэл за ингээд юм үзээд суулаа тий ингээ YouTube тавиад суулаа гэж бодоход би яг яаж мэдэрч гин тэнд амар амгалан байна уу тий тэр амар амгалны сайхан одоо дүүрэн энерги одоо гэрт минь байна гэл тийм сайхан үнээр үнэртэж байна гэд ингээд бүгдийн сайхан ингээд мэдрэх хэрэгтэй. Мэдэрч төсөөлөх хэрэгтэй. Ер нь мэдрэмжээрээ төсөөлсөн юм болгон биелдэг. Тийм болохоор хайрын уг нь бол хүсэл бид нэр ингээ хажуудах одоо зөв хүнээ хажуудаа манифест хийх нь цэвэр бидний энергийн түвшний чадамж буюу өөрсдөндөө итгэх, би манифест хийж чадна гэдэг тэр зүйл байдаг. Одоо яг хайрын хүсэл бол одоо хайртай холбоотой хүсэл бол бүр илүү хурдан биелдэг. Одоо хүнээр дамжуулдаг. Яагаад бол амьд зүйл одоо хүн гэдэг чинь өөрөө амьдтэй. Тэгээ тэр ингээд амьд энергитэй ингэж ажиллах маш амархан байдаг байхгүй бүр бид нэр энэ бодлын түвшинд бид нэр бодлоо маш сайн ингээд тийм одоо удирдах сурчих юм бол бидний бодол одоо нөө эн тэнд биш те одоо нэг юм нэг хүний инстаграм үзэл тэгэл одоо 1 2 3 за одоо юу гэдэг инстаграмууд бид скроллж байгаа л нэг хүний юм үзэл тэгмээ өдөржингөө тэр нэг хүний юм бодогдоод идэх ч юм уу тийм байвал таны одоо бодол нөгөө нэг цэгцтэй биш байна гэсэн үг байхгүй юу? Бид нэр хүний юм үзэж болно те бид нэр сошиал медиа эднэрт ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа үрж болно. Тэгтээ гялс буцаагаад энерги өөрлөгөө авчдаг. За би чинь юу хийж байгаа лээ? Би юу хийх ёстой лээ? Юу хийчихсэн бэлээ ч гэдэг юм уу те. Тэгэл ингээл хин нэгэн одоо юм ярьж өглөө байсан ч гэсэн тэндээс дандаа би эндээс ямар мэдрэмж авж гин гэдгээ ажиглах хэрэгтэй. Би энэ подкастнаас би энэ ярианаас би ямар мэдрэмж ер нь бол авч үлдэж байна гэдгээ маш сайн ажиглах хэрэгтэй. Тэгжиж бид нэр өөрсдийнхөө далд ухамсарыг цэвэр байлгаж чадна. Буцаагаад тэр далд ухамсар цэвэр байснараа бид нэр маш хурдан юмыг манифест хийж чадна. За за тэгэхээр манифестны 3 дахь дүрм нь болохоор мэдрэх мэдрэмж яг мэдрэх за зүгээр iPhone 16 тий авмаар байна гэж бодъё л доо. Би яаж тий iPhone 16-гаар гоё ингээд гоё зураг авч байгаа. Одоо iPhone 16 тэрвээ хурж үзээгүй бол зүгээр тий зүгээр л iPhone 16 яаж тэрүүгээр гоё зураг авч байгаа. Яаж ингэж байгаа, тэгж байгаа би гоё тий iPhone 16 аваа тий аялалт. Ер нь бол нэг хүсэл, нэг мөрөөдөл чинь хизээж эцсийн зогсоол хийж болохгүй. Дандаа тэнчэнээс чинь үүдэлтэй дараачих нь ургаж гарч ирж явах хэрэгтэй. Одоо зүгээр л гоё утас авчлаа. Тэгээд ингээд тий утсаараа зураг авчлаа. Нэг утастай гэдгээ хүмүүст харуулчлаа. Тэгэл болоо гэсэн үг ерөөсөө биш. Дандаа тий би гоё тэр утастайгаа аялалд явмаар байна. Гоё хэллийн зураг авмаар байна. Ингмээр байна гэд ингээд яг тэр утсандаа утга учир оруулж энерги өгж амьд болгож байгаа нь бид нар гэдэг аахгүй юу? Одоо ямар нэгэн материалын зүйлд утга учир өгж амьд болгож энерги өгж байгаа нь эзэн биеуд нь бид нэр өөрсдөө тэр сүнслэг ухамсар болохоор зөв зүгээр те нэг юм нэг одоо нэг зүйлийг нэг хүйтэн энергийг бид нэр ингээд зөв зүгээр ингээд хайлуулахгүйгээр татна гэж байхгүй. Тэгэхээр тэр энерги ямар төвшөнд байна? Миний энерги ямар төвшөнд байна? Тэр хоёрын огтлолцоо бидний манифесташны огтлолцоо байдаг гэсэн үг. Энэ айгүй яагаад тах юм? Гэрэл амар харанхуйлаад тах юм. За тийм байна. Тэгэхээр орой олгоо ерөнхийдөө бол нэг юм тэг хүсэж байгаа зүйлээ мэдрээл мэдрэмжийг нь аваад ах юм бол ойртон манифест хийгдэнэ. За тэгээ харилцаа юм уу те одоо найз залуу манифест хийх, найз нөхөд манифест хийх, аль эсвэл одоо гоё шинэ ажлын уур амьсгал те нэр манифест хийхэд бол бас яг ялгаагүй. За найз залуудаар ингээл жишээ авч ярихад яг ямар те ингээд зан ааш
торгон мэдрэмжүүдийг тэр хүнд байлгамаар байгаа. Тэ ингээд өөрийн чинь сонсдог, анхааралтай сонсдог, өөрөө бас ингээд ярьдаг, ингээд надтай ярилцдаг те. За намайг дэмждэг, ойлгодог, миний дуртай зүйлийг тайван хийлгээд байдаг. За ингээ өөртөө ихтэй гэдэг чинь шууд ийм харгу эднэр гээд тэр дотор ороо явчихж байгаа. Яагаад гэвэл өөртөө ихтэй хүн бол тийм зүйл хийхгүй те. Тэгэхээр өөртөө ихтэй, өөрийгөө олсон, туртай хоббитой те. Би тэр хүний хажууд байхаар хамгийн гол нь ямар мэдрэмж авдیں۔ Амар амгалан, хайрлагдсан, яг өөрийнхоороо байж болох, тайван, хинтээжтэй нэг өрсөлдсөн мэдрэмж биш, яг цоор ганц мэдрэмж авах гэдэг ч юм уу ингээл яг тэр мэдрэмжүүдээ л дотроо ингээ бүр төсөөлөл ах хэрэгтэй. Тэгээ тэр мэдрэмжүүдийг ингээ дотроо төсөөлөхөөр хүн яаж эхэлдэг вэ гэхээр баг багаар яг тэр хүсэж байгаа мэдрэмжгээ өөрөө болж эхлэхийг хүсдэг байхгүй юу? Нэг өсөндө бид нөгөө нэг өөрт байгаа зүйлээ татаж чадна. Дээрэс нь бас өөрт байгаа зүйлээ буцаагаад өгч чаддаг. Тэгэхээр яг хажуудах хүнээтэй ингээ хажуудах миний хайртай хүн ийм байгаасай, тийм байгаасай гэж төсөөлж гинэ гэдэг нь бид нөр өөрсдөө тэр энергийг одоо тэр ад жаргалын, амар амгалангийн, ойлголцлын, их тайвны тэ хамтдаа одоо бид хоёр хамтын зорилготой гэж үйл тэр сайхан зорилго мөрөөдлийн тэр энергиудыг ингээд төсөөлж ядаж эхэлж чинь төсөөлж тэр ийм байдаг бахта тийм байдаг бахта тэр нь зөв юм байна гэд ингээд бид нар мэдэрч эхэлнэ. Тийм ээ би ч гэсэн тийм баймаар байна гэл тэ. Тэгээ тэрийг ингээд мэдрэх тусам хүн за энэ нэг ховж ивч яах вэ? За энэ нэг ингэж хийлэгч яах вэ? Гэт нэг юм багаар яг ингээд тэр энергийнхаа агуулдаг одоо агууламж шиг нь болж эхэлдэг гэсэн үг. Нэг юм ер нь л одоо тийм. Тэгэхээр манифест хүн болгон би хийж чадна гэж боддог. Тэр нь ч гэсэн үнэн. Тэгээд хүсэл болгон биелдэг. Тэгэд яг сайн яг уу биднэрт нэг тийм чухал биш. Гэхдээ үнэхээр нэг юм хүүхэд ингээл би тэгтээ хүсэж гин авмаар нь гэд байх юм бол нэг эцэг их нь авч өгдөн штэ тий. Яг одоо дэлхийн ертөнд цогторгоо тийм л гэж бодох хэрэгтэй. Яг юу ч гэсэн чиний хүсдэг юм чинь бол хүсэж байгаа зүйлийг чинь бол өгдөм байна. Гэтэ тэр хүсэж байгаа зүйл чинь яг чиний зүйл биш ч юм уу байсан бол тэрүүгээр бас дамжуулаад нэг юм зовлон ч юм уу нэг чаленж сорилт ирж магадгүй сүүдрэн тал нь байж иж магадгүй тэглээгээ тэр нь ерөөсөө нөгөө нэг хүслээ зогсоох одоо шалтгаан бол биш. Харин ч өөрийнхөө хүслийн эзэн байгаад өөрийнхөө хүслийг гартаа аваад тэгээд яг энэ энерги энэ бодол гэдэг зүйлээр ингээд тоглож сурах хэрэгтэй. За тэгээ би яг энэ дээр нэг юм энэ vibe одоо энэ болохоор vibrational energy chart гэж байгаа. Тэгээд ийм одоо зураг схем харагдсан л та хэрвээ Google-с хайгаад үзэх юм бол vibrational energy chart бидний одоо долгион давтамжийн энергийн одоо chart гэсэн үг. Тэнгүүд бидний дэлхийн ертөнд ч гэсэн өөрөө долгион давтамжаа өсгөж байгаа гэсэн штэ тий. Тэгээд энэ дээр яг ингээ харуулж байгаа бидний хамгийн доод давтамжтай байдаг сэтгэл хөдлөлүүд буюу тий одоо бодол зүйлс энергийн агуулмжууд ичих хүний буруутгах, гутрах, атаархах, айх, уурлах, шунах, бардамнах гээд ховж ив гэд энэ зүйлсүүд маш юм доогуур давтамж дээр байдаг. Энэ зүйлсүүдийг одоо ер нь ичих гэдэг чинь юу гэсэн үг юм бэ те? Өөрөөсөө ичих. Нэг өөрийнхөө нэг юм хийсэн зүйлээс ичих. Гэхдээ чи хийсэн зүйлээсээ зүгээр өсөөд
сурах юмаа сураад тэгээд past in the past те өнгөрсөн л бол өнгөрсөн одоо тэгээд нэгэнт өөрчилж чадахгүйгаас хойш тэнд одоо хэд дахин гацаж суугаад яах вэ те тэгэхээр ичгээ байлаа зүгээр л уурагшил ичих гэдэг бол бидний ерөөсөө нөгөө нэг natural instinct буюу жинхэнэ мөн чанарын зүйл биш аахгүй. Энэ бол цэвэр эго structure буюу яг л энэ матрицын нэг тэ бид нарыг энэ удирдах байгаа системийн гаргаж ирсэн зүйл. Чи над үйлдэлээс айл ичээд гэж мэйд. Гэтэ яг үнэндээ бид нэр бол ичих үйлдэлийг ч гэсэн зүгээр л тэ сүнс ухамсар туршлага хуримтлуулж блоко тайлах ч юм уу туршлага хуримтлуулах хэн тулд л хийж байгаа. Тэгээд авах ёстой байсан, суралцах ёстой байсан мэдрэмжээ аваад тэгээд цаашаа яв те тэнд гацаадах шаардлага байхгүй. Буруутгах гэдэг бол маш дагавар одоо давтамжийн зүйл. Ямар нэгэн зүйлийг одоо бид нэг зүйл хүсэж байгаад те тэр нь бүтэхгүй биелэхгүй байх ч юм уу ингээл тэглээ гэж бодоход ер нь буруутгах хин нэгнийг буруутгах би энэ хүнтэй байсан болохоор миний хүсэл мөрөөдөл алга болсон ч гэдэм үү байхгүй болсон. Ингээл буруутгах гэдэг бол өөрийгөө ч буруутгах тэгээд орчин нөхцөл байдлаа буруутгах гэдэг бол бидний яг бүтээгчийн орон зайдаа эзэн суухаас шал нөгөө талын эсрэг энерги болохоор яг энэ бусдыг буруутгах, өөрийгөө буруутгах энерги дотор ч байгаа бол энийгээ зүгээр л болчих хэрэгтэй. Оронд нь талархах би болж өнгөрсөн бүх зүйл талархаж байна. Намайг өсгөж болж өнгөрсөн бүх зүйл намайг өсгөж томруулсан талархаж байна. Би бүх зүйлд яг байгаагаар нь л талархаж байна. Одоо цаашаа явхад би бэлэн гэл тэгэл болоо. За атаархал гэдэг бол өстой жинхэнэ бид нэрийг ингээл нөгөө нэг юу өстой нөгөө нэг дутуугийн комплексэн дотор барьдаг дэлхийн ертөнд хязгааргүй уужимтэй надад ингээд хангалттай их хайртай намайг одоо тий баярлуулахаар их хэмжээний бэлэгтэй сурпрайзтай намайг хүмүүсээр ч дамжуулж баярлуулна намайг өөрөөрөө имиж гайхшруулж баярлуулна намайг бүх юм хангалттай дэлхийн ертөнцид бүх юм элбэг дэлбэг байгаа гэдгийн яг эсрэг зүйл ахгүй юу хүнд атаархах гэдэг бол яг тэ нэг хин нэгэнтэй яг юмаа хуваагаад исэн ч юм шиг хин нэгэн төрүүлээд авцсан тэгээ одоо надад байхгүй болцсон ч юм шиг им дандаа illusion хуурамч зүйл атаархал гэдэг бол тэгэхээр атаархлын энерги ерөөсөө одоо хол нэг явхаа болсон биднэрт тийм түл шөхөө болсон тэгэхээр зүгээр л хамгийн гоё энийг хувиргадаг зүйл одоо код далд ухамсарын код бол энэ хүн чадчих хахад би ч гэсэн чадах юм байна. Энэ хүнд гоё харагдчих хахад надад ч гэсэн зүйл гоё харагдах юм байна. Тийм болохоор миний нүдийг булааж ин ч гэдэм үү те. Тэгэл гоё штэ нэгэн ч гэсэн сайхан гоё юм эдэлж хэрэглээж аргаа явж иг ч юм уу. Нэгэн ч гэсэн туртай ямаа хийгээ явж иг ясан мундаг юм бэ гэл. Тэгэл болоо. Яг энэ нь болохоор хүндтэй тийм өрөөл өгч гинэ гэдэг нь буцаагаад зүгээр ирээдүйд тэр өрөөлөө таал өөртөө хэд дахин үржүүлж авч байгаа юм. За айц гэдэг бол тэр чихтэй жинхэнэ бид нэрийг те одоо нэг шашинж бид нэрийг нэг юм айцын програмаар барьдаг одоо чи муу ах юм бол бурхан чамаа шийтгэн шүү тамди ваажинж гэдэг юм уу ингээл айц гэдэг бол тэр чихтэй бид нэрийн потенциалыг бид нэрийг хөгжүүлдэггүй л зүйл. За би энэ хүнээс салаа явуучих юм бол надад өөр хүн дахиж олдохгүй дээ. Тэгэл тэ орчин тойрон, эргэн тойрон. За чамааг одоо хин тоотын чамд өөр хүн олдохгүй гэл нэг тийм айц надад өөр хүн байхгүй гэдэг айц би өөр ажил олж чадахгүй гэдэг айц надад өөр найзууд олдохгүй гэдэг айц одоо юу гэдэм би энэ чихтэй байх юм бол одоо ингээ тэ ганцаардаад өгчих юм байна ч гэдэг юм уу те тийм айц гэдэг бол тэр чихтэй хоосон үзэгдэл тийм болохоор айц байгаа юм бол энэ дотор энэ айцын блокийг би тайлчих юм бол эндээс маш их энерги суларч гарч ирэх гээд байна. Тэгээ бид тэр энергиэр яах вэ? Би дараачийн юмаа манифест хийн штэ. Би тэр энергиэр яах юм? Дараачийн юмаа бүтээн би дараачийнхаа өөрийнхөө дээшээ дахиад
better version буюу дээд хувилбар руугаа явна. Тийм болохоор айцвал ерөөсөө ямар ч хэрэггүй зүйл. За уурлах, уур бухимдал дээр бас маш их бидний эрүүл мэндийн блок тэнд зогсож идэг. Уурлан гэдэг нь бид нэр чин сэтгэлийн үгээ хэлээгүй юм байна, үгээ залгидсан байна, өөрийгөө яг байгаагаар нь илэрхийлж чаддгүй юм байна. Тэгээ дандаа дотгошооноо нэг юм буугалж тэр нь огцом уур болж гарч ирсээр агаад тэрнийг уур гэдэг маш аюултай одоо эрчим энергийг би хооллоод байд юм байна. Тэгээд юунаас болж ууралж байгаа нь тийм чухал биш. Зүгээр л тэр уур гэдэг эрчим энергийг л би хооллоод өөрөө баг багаар тэр зүйл болж хувирж гин хүмүүс намайг харахаараа те айж гин надаас нуугдж гин бултж гин гэдэг бол яг тэр зүйл надад байгаа хгүй би юунаас айгаад бултаад нуугдаад юг ингээ те байгаагаар нь хилж илэрхийлж чадахгүй өөрийгөө байн байн дотроо хуураад тэгээд юунаас болж одоо өөртөө уурлаад байгаа юм бэ гэдгээ бид нар ер нь орчин тойронд хүнд ууралж байна гэдэг бол хамгийн түрүүнд өөртөө л нэг зүйл дээр хэд дахин ингээд эргэлдэн уурлаад идэв. Магадгүй те хин нэгэн за би энийг болно. Одоо архинаас гарна, тамхинаас гарна гэчээл энэ нэг гарч чадахгүй өөрийгөө ялан дийлж чадахгүй тэрнээсээ болоо орчин тойрондоо уурлаад идэг. Гэтэ хамгийн гол нь би тэрнээс олж яг жинхэнэ өөртөө уурлаад байна гэдгээ одоо тийм ил ухамсар нь ойлгосон ч юм уу ойлгоогүй ч юм уу. Тэгэхээр уур гэдэг бол тийм энерги. Тэгэхээр өөртөөгөө байнгын тэр ингээ маш их потенциал энергийн тэмцэлтэй явуулж иж ямар нэгэн манифестийн талаар бас бодох айгүй хэцүү. Тийм болохоор уур гэдэг энерги энэний шал эсрэг энерги. За тэгээд хүсэл тэнгуүтэй шунал олцоод идэв штэ тий. Яагаад зүгээр шунал олцоод байгаа юм бэ гэхээр бид нэр орчлон ертөнцид итгэхгүй байна. Тэр зүйл цаг хугацаа зүгээр хүлээдтэй байж чадахгүй байна. Цаг хугацаа орондоо дэлхийн ертөнц яг цаг хугацаанд нь зөв цагт нь надад өгөх зүйлээ өгөндөө гэдгийг ойлгохгүй. Ер нь бол маш их шунал гэдэг бол маш их юм төгшүүрийн энергиэс гарч ирдэг. Төгшүүр. Тэгээд төгшүүр нь ямар нэгэн зүйлийг хүсээд тэр төгшүүр тэр юм одоо цаг хугацааны баригдаад байгаа юм шиг яарад байгаа юм шиг зүйл хитрхи хурдлуулад ирэхээрээ тэр нь юм нэг шунал болоод тэгээд тэр хүсэл гэдэг зүйлээ зүгээр ингээд цаг хугацаа өгөө сайхан боловсруулад одоо нэг хүсэл ингээд хүслийн ингээд үрийг нь тарьчлаа. Тэгээд тэрийг ингээл өдөр болгон өөрийнхөө сайхан төлөвөөр, өөрийнхөө сайхан энергиэр, өөрийнхөө сайхан үгээр тэгээд муухай бодол орж ирээдсэн чи үгүй би итгэхгүй байна. Бүх юм сайхан болно. Бүх юм цагийн юм цагтаа болно. Тэр зүйл над дээр ирнэ. Би энийг мэдэрч гин. Би ингэж мэдэрч гин. Би тэгэж хайрлж гин. Би хүссэн зүйлээ авчаад тэгэж сайхан тордож байна, ургуулж байна гэд ингээд сайхан юм бодохын оронд сайхан юм бид нэг юм сайхан одоо төлөв байдлаа сайхан юм намуухан чимээгүй байдлаас тэр болгон дээрээ ингэж төвлөрч сайхан энерги шингээж чадна. Тэгэхгүй энэ төгшүүр гэдэг зүйл амар шуурах шиг юм ороод ирэхээр тэр хүсэл гэдэг юм чинь хитрхи их ирчлээд тэр нь ингээ шунал болчиход байгаа юм. Тэр нэг юм хүсэж байгаа зүйлийнхаа төлөө яахаас ч буцахгүй ч юм шиг юм сохорцсон юм шиг угаасаа төгшүүр тэгэд хэд ирээдүлөө яарсан энерги гэдэг чинь л өөртөө бид нэрийн сохолцсон мэдэн штэ. Тэгэл маш их зүйлийг ингээл би бүтээх гэж энэ карьерийг босгох гэж гэдэг юм уу те энэ бизнесийг хийх гэж ингэж хичээж ингэж яарж ингэж өөрийгөө шамдуулж пүүшилж ингэж явлаа. Тэгээ яасан. Би хаана хүрээ тэр үе те тэрний шуурган дундаас тэр нэг бүр юм цөмөрч хагарж ижил би нэг гинт ингээд ухаан орсон юм шиг боллоо тий гэдэг чинь яг тэр төвшүүрийн энерги. За тэгээ бардамнах мардамнах гэл ингээл энэ зүйлсүүдийн иймэрхүү зүйлсүүдийг бид нэр цэвэрлэж эхэлдэг байх нэ, хувьсгаж эхэлдэг байх нь сүргийг эргэлүү хувиргаад тэгээд хүлийн зөвшөөрөл, ад жаргал, талархал, амар амгалан, хайр тэгээ бүр нөхцөл олзолгүй хайр гэдэг бол маш өндөр жижигэрэг, маш өндөр долгион давтамж.
энерги. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол манифест хийхэд бүх зүйлээ сайхан хүлийн зөвшөөр тэгээд таларх. Бараг тэ манифест арай хийгдээгүй байсан ч гэсэн таларх. Тийм сайхан манифест хийх санаа орж ирсэндээ л таларх. Ийм сайхан зүйлийг сэтгэж бодож хүсэж чадж байгаадаа л таларх гэх юм уу те. Тэгэхээр тийм байна. За тэгэхээр хүсэл болгон биелдэг байх нь байна. Бидний төлөв маш чухал ах нь байна. Төлөвөөс гадна мэдрэмжтэй дахин дахин тэр зүйлийг гоё мэдрэх, тэгээ одоо яг төсөөлөл дотроо ингээд үнэрлэх, мэдрэх, хүрэх, гоё тэр орж ирж байгаа ад жаргал, амар амгалын энергиэр дүүрэх, тэр бүтээлч энергиэр тэр одоо за зүгээр iPhone дээр л жишээ авчил та. iPhone-о авчаад гоё зураг хийгээд оруулах гэд тэр чин бүтээлч ажиллагаа явагдаж байна те. Тэгэхээр тэр бүтээлч энергийн талаар ингэж бодох гэл ингээд мэдрэмж нь маш чухал. Тэгээ ерөнхийдөө бол бидний тархил бидний хүслийг хязгаарладаг. Тэгээ бидний хүсэл тэ мөрөөдөл хэр хол байна. Маш хэр хол байна. Хошин шог эднэр дээр ч гэсэн ярьдэн штэ тэ. Бүр нилээ ингээд те томыг хүсчиж ядаж дундаж дээр бууя гэдэгтэй адилхан зөв яг өөрсдийн минь зүрх сэтгэлийн хүсэж байгаа тэр хүсэл мөрөөдөл хэр хол байна. Тэр мөрөөдөл гэдэг зүйл чинь бид нэр дээр ингэж задраад тэгээ зориг болдог. Жижиг зориг болж ингэж задардаг. Тэгэхээр тэр зорилгууд те бид нарыг ингээ ад жаргалын гармон өгөх тэр ирээдүйн мөрөөдөлтэй уялдаа холбоотой зорилгууд бас хэрэг байна. Бид тэр чинээгээрээ бид нэр сэтгэл готролд ордоггүй, бидний мотивашн буурдаггүй, бас яардаггүй. Одоо зүгээр л өөрийгөө хайж явж байгаа биш тий, харин алсаас өөрийгөө харж байгаа байхгүй юу? Одоо 5 жилийн дараа би тийм байхыг хүсэж байна гэл те ингээл мэдрэмжтэй, одоо гаднах үзэмжтэй, тэгэл хаана амьдарч байгаагаагаа хүрээллээ те ингээл мэдрэмжээрээ дамжуулаад бүгдийг гоё ингээд төсөөлөд манифест хийгээд ингээд бэлдээ тавьсан бэ гэж бодъё те. Тэгэхээр ингээд чи зүгээр л өөрийнхөө 5 жилийн дараах хувилбарыг алсаас харж байна гэсэн үг байхгүй, алсын хараа гэдэг чинь 5 жилийнхаа дараах тэр сайхан өөртөө дурлам хувилбарыг харж чадж байна гэдэг чинь л өөрөө тэр хувилбар, тэр ирээдүйн хувилбар чинь аль хэдийнэ байгаа. Тэгээд амьдраад явж байгаа. Тэгээд тэр энерги чи болох боломжтой. Тэгэхээр тэр энерги ингээ өөрийнхөө тэр хувилбарыг бодох төдий ямар мэдрэмжүүд орж ирж байна те. Тэр олгоныгоо яг одоо энчэнээс нь сайхан ингээд засаал дэмжээл зоригжуулаад тгийн штэ болно штэ чадна штэ гээл урам өгөөл явж явах хэрэгтэй. Ийм байна. Тэгэд энэ дээр бас нэг айгүй гоё сэтгэл зүйн арга техник практик зааж өгье. Бид нар ямар нэгэн асуудалд орчхороо асуудал гараад ирэхээр тий одоо манифест хийж ахад ч гэсэн ингээд дунд нь тий төр зүрийн гацаа мацаанууд ингээд гарч ирж болно тий. Тэгээ бид нар яадаг вэ гэхээр ямар нэгэн асуудал гараад ирэхээр ингээл нэг найзтай ч юм уу ээжтэй ч юм уу таньдаг хүмүүстэй ч юм эсвэл өөрөө ч юм уу тэрийг overthink хийгээл тэр асуудлынхаа талаар яриалаа тэрийг тойруулаад эргэлдүүлээл зүгээр бодоол энэ ерөөсөө засчи шийдэл гаргая энийг яах уу гэдгийн тулд биш заяо. Зүгээр л тэр асуудлын талаар ярихын тулд баг тэр асуудлаа гайхуулах гээд байгаа юм уу яах гээд байгаа яг юу хүсэж байгаа нь тодорхой бус зүгээр л тэр асуудлынхаа хажуугаар ингээ бид нэр эргэлдээд идэг байхгүй юу.
одоо юу гэдэг те манаа нөхөр ингээд байна гэл тэгээд яг за тэгвэл чи тэгээ яг яамаар байгаа юм. Чамд наад нөхцөл байдал чинь таалагдахгүй байгаа юм байна те нэг ямар нэгэн асуудал гарч ирээд байна, давтагдаад байна ч гэдэг юм уу тийм байлаа гэж бодоход за тэр асуудал чинь чамд таалагдахгүй байгаа юм байна. Нэг ёсондоо чиний хийж байгаа хоол чинь чамд таалагдахгүй байгаа юм байна те. За тэгээ бид нэр ингээд тэр нэг хийж байгаа хутгаж байгаа хоолныхоо нэг төмөс лувна нь адилхан төмөс лувна нь олчоол тэр дотроо ингээд толгой эргэлдээл ингээд ерөөсөө дээрээс нь тэр асуудлынхаа дээр гарч ирээд ингээд харж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр асуудал ерөнхийдөө бол үүссэн төвшөндөө шийдэгддэггүй гэсэн үг. Бид нэр өөрсдийгөө нэг левел, нэг алхам хөгжүүлж, тэрний талаар судалж, өөртөөгөө ажиллаж ч юм уу те харах өнцгөө асуудал гарсан төвшинний харах өнцөг тэр асуудлыг одоо шийдэж чадахгүй. Тэгэхээр харах өнцгөө шал ондоо тийш нь фокусаа чиглүүлж, өөрчилж тэгээд шийдэл хийх хэрэгтэй тий. За тэгэнгүүт хүмүүс болохоор ямар алдаа гаргаад идэг вэ гэхээр өөртөө тэр асуудал үүсгэж байгаа проблеманда хохирогч нь болоод тэгээд тэр нэг асуудлыг буцаагаад өөртөө ашигтайгаар шийдэж чадахгүй юм шиг тэр нэг асуудлыг гартаа авч чадахгүй юм шиг л ингээл нөхцөл байдал өөрчлөгдөхийг, аль эсвэл хажуудах үнэ нь өөрчлөгдөхийг, аль эсвэл тэ нэг юм гацаа тайлбарлахыг, мөнгө орж ирэх ингээл ямар нэгэн зүйлийг хүлээгээ суучдаг. Үгүй бид нэр одоо цаг үе өөрчлөгдсөн, нэрэг өөрчлөгдсөн үед шууд бодлороо засах боломжтой байхгүй юу? Тэр нь яах юм бэ гэхээр зүгээр ядаж өөрөөсөө за энэ миний асуудал байна гэд үнэн шударгаар өөртөөгөө ярьчих хэрэгтэй. Тэгэнгүүтээ би энийг яг яаламаар байгаа юм. Би энийг яг яаж засаж өөрчлөвл миний сэтгэл зүрх нь таалагдах гээд байгаа юм. Надад таатай болчих гээд байгаа юм. За магадгүй нэг найз ч юм бай тий. Тэгэл ингээл байнгын та хоёр нэг ижил одоо асуудалд ороод бай гэж бодъё. За тэгвэл би энэ найзаагаа яг ямар болгомоор байгаа юм? Яг намайг тий сонсдог болох хэрэгтэй байгаа мó? Намайг хүндэлдэг болох хэрэгтэй байгаа мó? Намайг эсвэл тайван байлгадаг болох хэрэгтэй байгаа мó? Эсвэл тэр найз маань гинт огцом уурлахаа болох хэрэгтэй байгаа мó? Яг юуг нь би өөрчилжүүл яг ямар байлгамаар байгаа юм те. Тэгвэл би тайвширчих гээд байна. Яг энэ асуудал ийм байхаа болоод ингэдэг болчвол би тайвширчих гээд байна. Энд за одоо ажиллаж байгаа ажил чинь таалагдахгүй байгаа юм байна. Дахин нэг асуудал гарч ирээд одоо нэг захирал юм уу босс чинь таалагдахгүй тий. За тэгвэл та бүр шал өөр ажил хүсээд байгаа мó, өөр хамт олон хүсээд байгаа мó, өөр хилцс хүсээд байгаа мó, юу хүсээд байгаа юм? Тэрийг өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Би өөр ажил юу. Тэгээд бодож ойж байгаа тийм ээ би өөр нь өөр ажил хиймээр байна. Тэгээ тэр ажлын хамт олон нь ийм байгаасаа гэж хүсэж гин ч гэдэг юм уу. Альсвал үгүй би ер нь өөрийгөө сойрж өөртөө ажиллаж үзмээр байна. Энэ зүйлийг би бүтээмээр байна. Би энэ чиглэлээр ажилламаар байна ч гэдэг юм уу те ингээд яг тэр нэг ингээд байнгын давтамжтай ер нь ингээд тэр үүсэт байгаа асуудал чинь таныг ингээд за энэ зүйл чинь ингээд амьдрал чинь одоо ингээд те энерги чинь сороод байна одоо ерөөсө чамаа хөгжүүлэхгүй ингээд доошо гацаагаад байна. Тэгэхээр энийгээ чи яаж шийдмээр байна гэж уг нь бол бодох хугацаа олгоод байгаа байхгүй юу? Одоо бүр мөсөн нурхаасаа өмнө гэх юм уу? Тэнгүүд бид нэр ерөөсө тэр шийдлүүдийг боддгоо. Тэгэл ингээл тэгээ магадгүй одоо манай нөхөр бит хоёр нэг сайхан ярилцчвал бүх юм шийдэгчих гээд ах шиг байна. Гэтэ би цаадгаж ярилцахыг хүлээн ч гэдэг юм уу те ингээл. За тэгвэл зүгээр л яг тань бүх нөхцөл байдал таны хүснээр болцсон байна гэл төсөөлөд мэдэрчих хэрэгтэй. Одоо яг амар амгалан тайван байлгаж чадахгүй байгаа зүйл чинь ингэж шийдэгдээд ийм болцсон байна. Ийм сайхан болчлоо гэл тэр төсөөлөл тэр мэдрэмжээл өөртөө одоо аваад сурчих хэрэгтэй гэсэн. Тэр чинь өөртөө засал хийж байгаа байхгүй юу? Одоо тэр асуудал гэж бодгоо болоод за хинч тусалж чадахгүйсэн хинч өөрчилж чадахгүйсэн гэсэн хамаагүй би бол энийг яг миний хар би зүгээр те ингээд зүгээр л бурхан би ингээд ич шидтэй гэж
ид шидтэй гэж өөрийгөө төсөөлж бодох юм бол би зүгээр энэ асуудлыг шийдэх яг ийм төрлийн хүн гарч ирээд ингээд магадгүй манай захирал ингээд эсвэл би ингээд миний тэр ингээд одоо яг ингэж юм нөхцөл байдлуудыг сайхан ингэж байр байрандаа ороод ингэчих юм бол би сайхан аж аргалтай олчих гээд байна. Бид нар нэг юм багтаа те нэг юу ч бодохгүй нэг сайхан өөрсдийнхөө дураараа юм мүггэлтэйгээрээ тоглодог байсан шүү дээ те. Тэгэл нэг нь таалаг за чи энд байхаар надад таалагдахгүй байна. Чи ерөөсөө энд байна ч гэдэг юм уу те. Ийшээ чамайг тавилаач гэдэг юм уу. Яг тэгж байгаа юм шиг зүгээр бодлороо сайхан ингээ асуудлуудаа шийдээд үзээрэй. Шууд засаад үзээрэй. Би бол ийм байлгамаар байна гэл шийдлийг нь гаргаад үзээрэй. Тэгэл эрэнгүүд яаж орчлон ертөнцийн энерги хувьсан өөрчлөгдөж таны хүслээр болёо гэд нөгөө нэг бүх сайхан замыг чин гаргаж гэрэлтүүлж өгч байгаа нь харагдана. Тэгэхээр бид нэр асуудлаа нөгөө нэг яриад байна гэдэг нь ерөөсөө ямар ч бүтээлчийн орон зайны үүднээс биш те зүгээр нэг юм хохирогч ч юм уу эсвэл энергийн вампирийн үүднээс ингээл асуудлаа хүмүүст яриад тэр нэг юм болохгүй бүтэхгүй байгаа энергээл ингээд бусдад түгээд ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ирээдүйд яг л нэг юм бусдын бас л нэг болохгүй бүтэхгүй байгаа энергийг буцааж ингэж өөртөө цуглуулж аваад байна гэсэн үг. Юу нь юу тайрна уу тэрийг гал ургуулна ш те. Тэгэхээр дандаа л за яг энэ таалагдахгүй. Гэхдээ яачвал би яг болж бүтэх гэ надад таалагдчих гээд байгаа юм гэдгээ ядаж л толгоон дотроо бодол дотроо байнгын бодож засч явж явах хэрэгтэй. За ийм байна. За тэгээд баг цаг ярьчлаа. Манифест хийх те таталцлын хуулийн талаар. Тэгээд энэ бол маш гоё сэдв. Тэгээд бүх хүмүүс яг өөрсдийнхөө бүтээгчийн орон зайны эзэн суугаад энэ энергийг те манипулэт хийж сураад бодлоо манипулэт хийж сураад энэ ил ухамсартаа хамгийн зөв мэдээллийг те сонгож шилж уншиж судлаад далд ухамсар руугаа оруулаад тэр далд ухамсарч чинь байсан одоо тэр өндөр давтамжийн мэдээлэлтэй таарахгүй байсан доод давтамжийн хуурамч итгэл үнэмшлүүд те буцаж хөвж гарч ирнэ. Тэрэнд бити санаа зов зүгээр сайхан урсгаал тэр бодлуудыг гаргаад бити тэмцэлд зүгээр л ингээл сайхан бохирд ингээд юмны бохирдол дээр нь тунаад гарч ирж яхад нь сайхан цэвэрлээд авж гинэ гэж бодоол гаргаад тэгээд тэр өндөр давтамжийн итгэл үнэмшил бүр таны гүндэх далд ухамсарт ингээд суучингууд ямар итгэл үнэмшлүүд ээж болох вэ? Би өөрөө үнцэн надад хүмүүс дандаа үнцэнээ өгдөг. Би өөрөө үнцэн мөнгө надад хайртай, надлан мөнгө дандаа таталцдаг, мөнгө намайг дагдаг, мөнгө надад хайртай ч гэдэг юм уу. Би азтай, би бүр бүх юмн дээр дандаа азтай. Дандаа хэрэгтэй хүмүүс маань яг оновчтой цаг үед надад гарч ирдэг. Манай найзууд бүгд намайг нөхцөл олзолгүй хайрладаг, дэмждэг, сонсдог. Миний хайртай хүн намайг ингэдэг, тэгдэг гэд дандаа эерэг өндөр давтамжийн аж аргал амар амгалан хайрын гоё хязгааргүй их гоё баялаг, уужим тэр энергийг өөртөө ингээл итгэл үнэмшлийг суулгаал байх тусам бид нэр зүйл тэр зүйл болж тэр энерги болж хувирна. Тэгээ тэр энерги болоо хувирсан байхад тэр энерги дотор байгаа ижил давтамжтай энергийг зөвөр татах болвол маш буянхон цаг хугацааны зүйл. Тийм болохоор бүгдээрээ сайхан мөрөөдхөө битгий зогсоогоорой. Хүслээ битгий боогоод өөрийгөө хангалтгүй мэд өөрийгөө тэр хүсэж байгаа зүйлийг авах ирэхгүй мэд битгий тэгэж бодоорой. Бид нэр бол хязгааргүй уудам бид нэр олвол яг одоо зөндөл зовлонгийн давтамжин дээр амьдарч үзлээ. Бидний дэлхийн ертөнц ч өөрөө тийм байлаа. Одоо бол маш их үеийн өрөөд цэглэгдсэн, үеийн өөрийн татлаа түтлээ байхгүй энэ цаг үед харин ч хүснээрээ гоё манифест хийж авч энэ
сүнслэг сэдэвлүү ингээ ороод өөрсдийнхөө потенциалыг шавхаад үзээрэй. Маш сонирхолтой, бүр маш сонирхолтой. Гоос гадна бид нэр бүр юм хүрээлэлтэй одоо байгаа хүрээллээд дандаа л ерөн гоё хайраар бүтээх цаг нь ирсэн. Бид нэр зовж сурлаа одоо жаргаж сураагүй агүй сонирн биднэрт ингээд наад чинь бүтэхгүй яах гээд байгаа чи одоо тий хангалттай сайн биш за давраад байгаараа мавраад байгаараа гэдэг үгнүүдэд ингээд тасцсан байдаг. Нэг юм одоо муу програмд гэх юм уу те нэг зовлонгийн ингээд үгнүүд нь онцгүй ингээд кодуудад тасцсан байдаг хэрнээ чи чаднаа чи болно чи бүтнээ чи хайрлуулах хэрэгтэй чи байнгын гоё жаргах хэрэгтэй чи амар тайван байж болно тий одоо юу гэдгийг чи бол бүтээгч чи бол хүссэн зүйлээ хийх боломжтой чи чаднаа гэд ингээд хахад хүн сонин тэрэнд тасаагүй байдаг. Хүн аягүй сонин хажуудах хүн нь хайрлаад байхад хайранд тасаагүй байдаг. Хайрлах тусам баг яана хэзээ намайг орхио явчих болоо гэж буцаагаад тэр сүүдрэн тал нь буруу итгэл үнэмшил нь ингээ хүнийг айлгаж идэг гинт трама эднэр нь тий орж ирж идэг ч гэдэм юм уу хүн тэгэл ингээд хайрыг ингэж маш их юм хичээж аавж хүртэх хэрэгтэй гэж бодоод идэг үгүй хайрыг та зүгээр л байгаагаараа хайрлуулах хэрэгтэй зүгээр л та байгаагаараа угаасаа л онцгой дахин давтагдчихгүй болохоор зүгээр л тэ хайрлагдах эрхтэй. Тэр эрхийг, тэр эрх чөлөөг одоо буцаагаад өөртөө өг. Хин нэгэн хизээ нэгэн цагт те таныг чи муу хүн, чи намайг инглээ тэглээ зовоолоо, чи өстой шулламж гэдэг юм уу, чи хайрлагдах эрхгүй ч гэдэг юм уу, чи магадгүй тарган болохоор би чамайг хуурлаач гэдэг юм уу, юу ч гэдэг те байсан байж хамаагүй. Гэхдээ тэр болгон худлаа байсан. Тэр болгон зүгээр л та хинч ч итгэхгүй өөрийнхөө дотоод тэр хамгийн өөдрөг эерэг дуу хоолойнд итгэхийн тулд шинээр тэ маш гүнзгий одоо өөр энергиэр амьдрахын тулд л тиймэрхүү сорилтууд болсон. Тэрнээс иш өөр юу ч. Тэгэхээр өстой гоё туйлын өөдрөг байгаарай. Өөрийгөө юунч ч битээ шах. Тэгээ дээрээс нь бас айгуу сонир manifestation тэгээ ингээд оролдоод хиймэр санагдчих ах үед айгуу сонир хүний нойр хүрдэг, залхуу хүрээд байгаа юм шиг болж малдаг. Ер нь нойр мойр бас айгуу хурж мөрч эхлээд байдаг. Ягаад гэвэл унталт гэдэг болвол нойр гэдэг болвол бидний нөгөө нэг ухамсаргүй медитейшн ухамсаргүй бясалгал баггүй юу. Тэгэхээр бид нар бясалгал хийж шууд дээд ухамсар биднэрт ингэж нөгөө нэг шинэ програм, эерэг програм тэ өндөр давтамжийн програмыг ингээд оруулж суулгаж өгж идэг бидний хэрэгтэй газрыг тэ янзалж засалж өгж идэг гэдгсэн шүү дээ. Тэр үед бидний ил ухамсар унтцсан байхад маш тэр одоо тэр ажиллагааг явуулахад амар байдаг. Бид нэр одоо унтцсан байхаар зүгээр ингээд зүүдлээ тэгээ нэг бидний тарих те ингээд нөгөө нэг амарж идэв штэ. Тэгэхээр яг тэр үед дээд ухамсар биднэрт шинээр програм суулгаж өгж байгаа, шинэ энерги өгж байгаа, шинэ боломжуудыг сайхан шинэ мэлмийг нээж өгж байгаа гэж бодоол тэгээд амармаар санагдсан үедээ ч гэсэн өөрийгөө амраад сураарай. Та нэгтэй ингээл амарчих юм бол намайг залах уу гээд байна. Тэ нэг юмнаас моцрох гээд байна гэдэг ийм төвшүүрүүдээ авч хайж бид нэр амарч сурах нь маш чухал болсон энэ энергийн цаг үед. За тэгэхээр тийм байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Өдийг хүртэл үзсэнд маш их талархлаа. Тэгээд дараачийн бас гоё ярианы сэдв санал болгох юм бол үнэхээр амар байсан, гоё байсан. Тий. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.